Welcome to 40 мянгат Daily Show. Улаанбаатар хотод соёлыг түгэх зорилготой нэвтрүүлгийн маань 25 дахь дугаар инхүү эхэлж байна. За өнгөрч 7 хоногт маш олон халуухан сэдвүүд боллоо. Улс төрийн хүрээнд за ер нь халуухан хавар цаг ирсэн таалагдуулан сэдвүүд бол маш болж өнгөрлөө. За эхний сэдвийг үзцгээе. Яг үнэ хэлээ. Би бол яг одоо янз янзын шүүм, янз янзын матаас бүхэл имлэгийн дарганаар толботоогоор бүхэд маш олон ирж байна надад. Тэгээд хараад хад янз янзын байдгийн байна. Зарим нь бол зөв ховж байдаг юм байна. Зарим нь бол хувийн өшөө авалт байдаг юм зөв. Маш олон юм. Миний хувьд бол ерөөсөө үр дүн хэрэгтэй. Үр дүн. Би ямар нэгэн ховонд орохгүй, би ямар нэгэн матаасанд орохгүй. Би энэ салбарт тас хүнлэнгүй хүн. Би бол Монголын эрүүл мэндийн салбарыг ард иргэдтэй чанартай шуурхаа үйлчлэгээ яаж болох вэ гэдгээр л анхаарч ажиллана. Улс төрийн хүрээнд нэг сайдын судалд бүр ингээд заяан зурагдсан хүмүүс гэдэгтэй адилхан Бачуур маань бол үнэхээр сайдын судалд бол заяагдсан хүн. Тэгээ аавынхаа буйнаар энэ хүнд ирсэн. Гэхдээ мань хүн бол яг аавын хүү гэдэгч хоосонгүй. Тэгээ би бол Бачуур сайттай бол санал нэг байгаа. Альва салбарын сайд бол хамгийн мундаг SEO, хамгийн үр бүтээлтэй ажиллах, хамгийн бага зардлаар хамгийн үр бүтээлтэй ажиллаж болох энэхүү график зурагчлалыг стратегийг боловсруулдаг хүн гэж хувьдаа итгэдэг. Тэгээ манайхан нэг юм туушрал байдаг те. За бол тухайн яамныхан сайд мэрэгжлийн хүн байх хэрэгтэй гэж би бол эсрэгээр өөр хүн байж гэж өөр өнцгөр харьцнаасаа гарч сэтгэж за энэ үр ашиггүй байгаа зүйл ингээд сайжруулъя гээд ямар нэгэн хүний шантаажинд орохгүй үйл ажиллагаа явуулах боломжтой гэж харж байгаа. Тэгээд хамгийн гол нь үр дүн тэгээд тоогоор илэрхийлэгдэх ёстой. Тэгээд ер нь бол сайдууд бол мэрэгжлийн биш хамгийн мундаг SEO, хамгийн сайн менежмент стратегичд байх ёстой. Ховдоо бол би Бачуурыг бол дэмжиж байгаа. За Монгол улсад хэдхэн амар баян хүн байдаг. Бүр зарим нэг нь бүр ховдоо богоонтой баг улсаас ч илүү богоонтой тэр хүний талаар бичлэг амтаа үзцгээе. Чи өдөрт бид хайдвараа хийцэн. Тэгээ шалгуулъя гэсэн өөр ялах гэсэн. Шид үгэндэг юм. Тэгвэл тэгээ тэр олон нийт сорч асуу. Та тэгээ эрдэнэ тал юм уу Монголын тал юм уу? Айгуу тийм сонирхол. Монгол хүн байгаа шүү дээ. Чи өдөрт. Үгүй таны тайлбараас үүдэж асууж байна. Бид хайдвараа хийцэн. Тэгээ шалгуулъя гэсэн. Өөр ялах гэсэн. Тэгээ та тэгж амар нэг талыг барьсан мэддэг хийж болохгүй. Шид үгэндэг юм. Олон нийт тэгж дүнж байна. Тэгвэл тэгээ тэр олон нийт сорч асуу. Тэгээд дэлгэр сайхан сайд бол харбины гэрээг баталсан. Тэгээд нүүрсээ маш хямдаар хятадд гэрэлэх гэрээг гарын өсөг зурсан. Тэгээ энийг бол тайлбарлахдаа хэрвээ энэ гэрэн дээр сонсгол явуулж энэ гэрээг хаах юм бол хятад маад нүүрс зарахгүй маад юмаа оруулахгүй шүү гэд хэлсэндээ сэтгүүлч очиад асууж байгаа. Та ч одоо Монгол хүн юм уу? Хятад хүн юм уу гэж асууж байгаа. Би хувьдаа энэ сайдууд солихтод энэ дэлгэр сайхан гэдэг хүнийг бол солих хэрэгтэй. Би бол маш муу ажиллаж байгаа сайд гэж хэлнэ. Гэхдээ гимн айгүй баян юм билээ. Өөрөө мангар том уурхаатай тэгснэ уурхаа рууны хувьд зөвхөн өөрх нь богоон байдаг. Тэр богооноор зөвхөн хил гарахад дэлгэр сайхан даргын одоо дарга хэлчих. Даргын богоон гарна нэг бол Монгол улсын богоон нэгээр ээлжиж гардаг гэсэн. Тэгээ сонссон айгүй баян хүн гэж хэлээ. Тэгээд ийм баян юм чинь сайдыг дах шугам шаардлагагүй. Гэхдээ сайдаа хийхдээ сайн хийдэг бол бас нэг өөр маш муу хийж байгаа. Саяхан тээврийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дунд энэ жин тооны асуудал буюу гээд амар том асуудал гаргаад нэг журам баталсан. Тэгээд даацаа бариулж явна гэдэг. Тэгээд даацаа бариулаа явахаа бүх техник машин хэрэгслүүд нь машинуудынхаа хойтлын одоо нөгөө нэг ачдаг хэсгийг багасгаж жин тоондоо хүргэсэн чинь төд бодлогоос харын дараа шийдвэрээ буцаага авцсан. Тэгээ одоо ингээд зам дээр нэг жин тооноор явах юм уу эсвэл жин тооноор биш явах юм уу? Цаатлын уурхай талаас бол ашгаа бодонд их бензин ирж ивэл, их түлш ирж ивэл идэвхтэй ашигтаад их түлшийг авч байгаа. Нөгөө нэг бага хүмүүс чинь сайтынхаа шийдвэрийг дагаад хамаг юмаа ингээд тайрж оглоо багасгаад стандартын дагуу жижигэн чиргүүлүүд оруулаад ирсэн чинь нөгөөд нь явж чадахгүй байгаа. Ийм байдал үүсэн. Тэгээд маш олон хүнийг хоолоос нь салгаж, маш олон компанийг ингээд мөнгөгүй орлогогүй болгож байгаа. Дэлгэр сайхан сайдад хариуцлагатай оцож огцруулалт таар. 40 мянга Daily Show үргэлжлэж байна. За дараагийн сэдв. За миний энэ удаагийн ер нь нэвтрүүлэг бол улсын хурлын гишүүдтэй холбогдолтой байна. Өнгөрсөн 7 хоногт бол дандаа нийслэлийн байсан. За Арслан намын гишүүн Лодо самбан гишүүний яриг хамтаа үзье. Өрхийн амжиргааны тухайг бодож байгаа яг энэ засгийн газрын гишүүд энэ ерөнхий сайд ерөнхийлөгч хурлын гишүүд байна уу яг үндэ яг одоо? Яаж хэн нэгэнд хариуцлага тооцох вэ? Яаж хэнийг зодож нүдэх вэ? Яаж хэнийг хааш нь томилох вэ? Яаж төрийн өмчийн компаниудаа нааш цааш нь болгох вэ? Ийм л юм бодож байна. Яг энэ гадна талд юу болж байгааг бүр ингээд амьдралаас тасарчдаг юм уу? 12 жил засаглахаараа.
гайхаад байна л да. Одоо бид нар ингээд хуулийн өргөн бариад жил гаруй болоод хилцэхгүй тэгээ өөрсдөө оруулж хэлэхгүй болохоор яг гайхаад байна. Тэгээ өнөөдөр засгийн газрын хуралдаанаас их хүлээлттэй байлаа. Ядаж эх 7 хоногоос бид нар энэ татврын асуудлуудаа хилцээд эхлэх юм байна. Ийм хүлээлттэй байсан байхгүй. Тэгээ одоо энэ байнга ороод хилцэж байгаа асуудлуудыг харъя. Ямар ч юм амьдрал шууд нөлөөтэй өчнөн олон жил хүлээж байгаа энэ сэдвүүд алга шүү дээ. За нэрэл одоо энэ парламент чинь байгуулагдаад 2 дахь жил болж байна. Тэгээ яг энэ 2 дахь жилийн доор баахан юм цуцалсан, баахан дарганаар солигдсон, 2 удаа засгийн солигдсон, 2 удаа их хурлын дарга солисон. Энэ халаан сэлгээ хийснээс биш өөр хүний амьдрал хэрэгтэй, иргэдийн амьдралын энэ бизнесийн орчин сайжруулах хүмүүс дээлтэй нэг шийдвэр гаргасангүй тэгээд 2 дахь жилийн нүүрийг үзэж байна. За эх жил одоо юу болох юм байгаа юм бүү мэд. Уг нь бол Монгол Ардын нам олонх болсон, үлгүй алалт авсан. Тэгээд Монгол Ардын нам та бүхэн харж байгаа хэрэг яалч засаглалын ямард орсон. Сүүлийн хэдэн жил тасралтгүй засаглалчаараа ингээд нэг төрлийн нэг намын бодлогонд орчхороо санал судлаа булаацалтаад болдгүй мэн гэдгийг харж байгаа. Тэгээд энэ баяраар үргэлжлсээр байгаа одоо хойдон ерөнхийлөгчийн сонгуул болонд энэ хүртэл бид эдийн амьдралын шийдвэрлэхтэй байхгүй байж байгаа л энэ Монгол Ардын нам ер нь болохоо очиж зтэй ер нь тэгээд дуусч байгаа юм билүү дээ. За ордон дотор маргаан үүсгээд амжсан уг нь өдөр бичлэгэн дээр харж явах тэгвэл нэг л зүгээр шилэн өдөөцсөн их төвшин даваа далай хоёрын бичлэгийг хамтаа үзэж за их төвшин гişүн юу гэж ярьсан хамтаа үзье. Юу гомдол гаргасан байлээ. Тэгээд сонгон хайрхан дүүргийн эмнэлэг тэрэндээс гараад сонгон хайрхан дүүргийн эмнэлэг рүү очиж дүгнэлт одоо гаргуулсан байлээ. Тэгээд 5 хоног юу эмнэлэг твтэж хөдөлмөрийн чадвар алдсан гэсэн ийм асуудал гарсан байлээ. Тэгээд маргааш нөгөөдөр нь ордон таарад би бас юу зүгээр үү гэд асуухад зүгээр одоо ажиллаа хийгээд энэ хил мэдээллүүд бас ингээд мэдээлэл өгөө явж исэн. Тэгээд энэ дүгнэлтэнд бол би санал нийлэхгүй байгаа учраас бүрэлдэхүүнтэй одоо дахиж энэ шинжээчийн бүрэлдэхүүн дахиж гаргахыг хүсэл гаргасан байна. За манайхан бүгдээрээ санаж байгаа хэрэг нэг сүртэй юм болоогүй те нэг харж байхад бол зүгээр ингээ шилэн үзүүлсэн татаад нэг ингээ эргүүлсэн те. Тэгсэн чинь мань хүн чинь хөдөлмөрийн чадвараа алдаа 5 хоног ажилдаа явж чадаагүй юм шүү дээ. Уг нь тэр бичлэгнийхэн дараа л очиргуул нэг нэгнтэйгээ гар барайл өмсөлцөөл захаагаа уучлаараа мачлаа түргцэн байна гэл нөгөөх нь зүгээрээ муугар гэсэн чинь гараад очиод цагдаад хилээж шүүхт үзүүлсэн биз дээ. Айгуу сүлийн бас залуучуудаас юм хошоорг болсон. Сүртэй юм болоогүй л хэлсэн шүү дээ. Тэг нэг хүүхэн шиг болцгооцсон. За тэгээд мань даваад талаа өнгөрч 7 хоногт ажиллаа өглөө. За тэгээд бүх хэрэгүүд нь шалгаж байгаа юм билээ. Тэгээ хэрвээ яг тэр хэрэгүүд нь үнэн бол багада 8 жилийн ялаа оног явж байгаа юм байлээ. Тэгээд юу тарин түүнийгээ хураана карма эргэж ирнэ. Буруу зүйл хийсэн бол хүртэх ёстойгоо л хүртэнтэй. 40 мянгад дээлээ шоу үргэлжлэж байна. За би нэвтрүүлгийнхаа болонд та бүгдийн оюунд багахан ч гэсэн хөрөнгө оруулъя гэж зорилготойгоо 2 минутын ном гэдэг булан шинээр нээж байгаа. За энэгээр бол дэлхийн бестселлер номуудыг товчилж та бүхэнд хүргэнэ. За энэ удаагийн дугаар дээрээ The Physical of Money гэдэг нэртэй номыг танилцуулах гэж байна. За энэ хүн ном нь 2020 онд гарсан даруйда дэлхийд дээр бас маш их борлуулагдаж хамгийн хүн уншихад ойлгомжтой санхүүгийн ном болгож гарсан юм алдартай ном. Тэгээд энэ номны зохиогч нь Morgan Housel гэдэг нэртэй хүн. За энэ хүн болохоор санхүүгийн сэтгүүлч. Тэгээд яагаад бүхэн мөнгөтэй гэж болохгүй байгаа юм бэ? Зарим хүмүүс мөнгөтэй болчоод амархан дампуурчаад идэг. Зарим хүмүүс яагаад баян болж чадахгүй байгаа гэдэг энэ жижигхэн энэ асуултуудаас яг энэ хүний гол барьсан номных нь үзэл баримтлал нь харагддаг. За энэ ном нь хэрхэн мөнгө олох талаар биш. За хэрхэн мөнгөтэй зөв харьцах вэ? Тэгээ хүний зан чанарын талаас гаргадаг энэ хүний зан чанарын элементүүдийг тайлбарласан ийм ном. Тэгээ энэ номд нийт ийм 20 ийм кейсүүдийг ингээд хүний одоо санхүүгийн асуудал дээр гаргаж ирсэн шийдвэрүүд дээр нь ингээд онцолж ингээд хүргэдэг. За эндээс би яг ингээд монголчуудад зориулсан бидний амьдрал дээр нь зориулсан ийм кейсүүд дээр нь ярьж өгье. За жишээлбэл ийм 2 хүн байгаа гэж аахгүй. Та өнөөдөр 5 саяын орлоготой. Гэхдээ таны зардал болон таны тансаг хэрэглээ мөнгөө ингээд харьцахдаа ингээд мөнгөтэйгөө хамаагүй харьцдаг буюу ямар ч хадгаламжинд хийдгүү хүн яг 5 сарын зардалтай. Яг ингээд нэг сардаа ингээд багтаагаад үзэхээр яг та 5 саяг олдог ч 5 сая үрээд дуусгадаг. Гэтэл 2 сая төгрөгийн орлоготой. За ингээд санхүү дээр зөв
менежмент хийж чаддаг. За яг тухайн сарынхаа хэрэглээг 1 сая төгрөг дотор бариад 1 сая төгрөгийг хадгалдаг. За энэ хоёр хүн жилийн дараа ингээ харьцуулаад үзэх юм бол нэг хүн энэ дансанда 12 сая төгрөгийн орлоготой, нөгөөх нь дансанд ямар ч мөнгөгүй. Гэхдээ сар бүрийнхэн түүний үрж зарцуулсан болон хэрэггүй зүйл ирсэн мөнгнүүд нь тоон маш ихээр байгаа. Жишээлбэл манайхан сэтгэл хөдлөлийн хөдөлთა авалт хийдэг гэж энэ номдоо гардаг. За жишээлбэл өлсөн байх үедээ их хитэг хоол захиалах. За мөн өлсөн байгаа үедээ ч юм уу хоол идэггүй байгаа хүүхдэд дэлгүүр хийсэхдээ өөрт хэрэггүй байгаа маш олон зүйлийг хөдөлთა авдаг. За бид нар ингээд мөнгө олохдоо Монгол хүмүүс хадгалж сураагүй. Азийн ер нь яг энэ бүсэд амьдардаг бүх хүмүүс хадгаламжтай байдаг. Тамаа хятадууд болон энэ Япон, Солонгосууд бол мөнгө хадгалах гэдэг маш том соёл байдаг. Энэ гэрээ тухайн өөрсдийнх нь бизнест амар том хөрөнгө оруулалт, Монголд нь амар том хөрөнгө оруулалт хийдэг. Дотоодын банк нь өөрсдөө банк ажиллаулдаг. Бүх иргэд нь цалингийнхаа багц гэсэн хувийг хоригдлуулах юм дадал сурснараа тухайн их орондоо ингээ мөнгө өргөлдүүлэх боломжийг олгож банкны салбарт зөв инвестментүүдийг хийж идэг. Харин манад бол ингээ мөнгө хадгалах, өнөөдрөөр амьдрах гэдэг юм хоёр юм сонголтын дээр яг өнөөдрөөр амьдрах гэдэг сонголтыг илүү хэрэгэлдэг. Тэгээ энэ ном дээр болохоор та баян болж хан амархан гэхдээ удаан хугацаанд баян болох нь хэцүү. Тэгээ энэ болохоор мөнгөтэй зөв харьцах буюу та санхүүдэд зөв менежмент оруулж тухайн олсон мөнгөнийхөө их их хөлбөрийг одоо ингээд хэрэглэн дээр зарцуулдаг бол багахан цэвийг заавал хадгалаарай гэж мөн хадгалсан мөнгө хөрөнгө оруулалт хэлбэр гаргаж болно гэж ярьцдаг. Тэгээд нэг ийм бас кейс үүдэг. Америкт годомжинд эзүү хүн суглаагаар сая доллар хожоод тэр хүн ингээд санхүүгийн ямар ч сахилга батгүй учраас ердөө 2 сарын дотор буцаага дампуураад годомжинд гарсан гэдэг хүн байдаг. Нэг тариаланч хүн хөрөнгө оруулалт нэг хүн $20,000 энэ номдоо гардаг ингээ хийхэд тэр хүн $20,000 2 жилийн дотор $2 сая болгож чадсан гэж байгаа. Тэгээ энэ таны нөгөө мөнгөө хадгалах буюу мөнгийг өсгөх гэдэгт таны зан чанартай холбогдолтой асуудал байгаа учраас энэ дээр ингээд зөв менежмент хийгээрэй гэж уриалдаг юм ном байгаа. Тэгээд манайхан мөнгөтэй зөв харьцаж за тэгээд мөнгөө яаж ихийг олох вэ биш олсон мөнгөө яаж зарцуулах вэ алийг нь хадгалах вэ гэдэг дээр бодох хэрэгтэй гэдгийг хүргэсэн юм ном байгаа. Тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт байгаараа нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За Улаанбаатар хотод соёлыг түүх зорилготой нэвтрүүлэгт маань Нямбатар дарга бараг дугаар болгохмол оролцдог. За энэ удаагийн Нямбатрын даргын бичлэгийг хамтдаа үзье. Хэддугаар ангууд таварш? 1 сая өсөлтийн баяраа. Яа. Эр өсөг болсон юм биш тий? За чи эр өсгийнхээ нэг юу шүлгийг хэлчихэж. Чи нэг шүлгийг хэлчих чи. Шаармаараа авчгаа найзаа наа чи. За эр өсгөө хэлчих. Эр үсэг арвжаа худагтын намтрын суулж аднаа дүүдээ яаж өглөө шинцэн ах намайг магсаж ядаар миний тухай ялаа. За амжилт хүсье. Шүүгээ гэж байгаа юу? Манай дарга яалч хүн коммунист намын дарга шиг байх хэвээр. Таваар шилөө шүлгээ унштаа наа шаармаараа болилтаа гэдэг. Зүгээр годомжинд байгаа хөлтөг шүлгэн бүлгэн ашуулаад манай даргач бас дээд оргуул атмаа. Тэгээд дарга маань хурлын дарга халсан. За орлогч нэгдүгээр орлогч нь бас ажиллаа өгцөө. Одоо өөрөө ганцаараа үз тархаас өөр аргагүй болсон. Тэгээд маш олон төслүүдийг эхлүүлсэн байгаа. Амжилтанд хүрээсэй. Тэгээд мөнгө төгрөг идэх гэдэг бол болиороо тэгээд аваад талаад байгаа адилхан. Яваад өгөө шүү. Таваар ш дарга маань. За нэвтрүүлэг мөнөөр үргэлжлэж байна. Дараагийн сэдв маш нэгэн харамсалтай мэдээгээр үргэлжлэж байна. Би бол 10 жил хөрөөсөн хөрөнгөнд ингэ будын чөтөн болохт одоо харамсаад харна. Хүн амд би хоёр ахыгаа көлгөнийг наадыг хат мах хоёрыг бичээрээ гаргасан. Анаг зүрхтээ гаргаж авлаа их чинь. Бусдууд би чалсан. Би үржидэр 580,000-аар эмэлтээс хонь авчираа көрөгчээр дүүрэгчээр одоо көлдөх дүүрэн ингээд махаар ингээд дүүрэгчээр би энэ айл өөртөө ингээд айлын буруутай хашаанда буруу төлөлтөө ид бараа хураах, мод хураах хасцаас болоод бус дайлууд нь галд үртэх эрсдэлтэй байна. Манай яг хаяан дээрээс гал унтарч байна. Дахиад цааш цаашаага өвчнөө айлууд байна. Гэр орондоо байгаа согтуу хүн байна, саажилттай хүн байна. Энэ олон хүмүүс амь насанд занлахын үйлдэл
Энэ бол болж байна. Энэ айлыг ингээ өвч 2 дахь удаага гал гараад өмнөдөө би бас унтраасан байхгүй юу? Урьдчилсан байдлаар бол 7 айлын газар 3 гэр гал төмөрт өртсөн. Бас тодорхой хэмжээний хашаа бас гал төмөрт өртсөн гэсэн мэдээлэлтэй байна. За хавар болсон манайхан ой модонд гарч амьсгалах хүүхдээ салхилуулах за тэгээ найзууд сотлороо ингээд зугаалах ийм үйлдэлүүд хийж эхэлсэн. За тэгээ ихтэй манайхан галын аюулаас болгоомжлороо шар өвсөд гарсан. Жохон ч гэсэн тамхины цог татж байгаа тамхи чинь үсрээл жижигхэн ийм цогтой юу өвсөн дээр очиод маш их галыг тарьдаг, маш их хоох хөнөөл учруулдаг. Тэгээд насаараа хөдөлмөрсөн хүний хөрөнгө ингээд нэг хормын дотор ингээд шатаад үгүй болдог. Тэгэхээр хавар цаг болсон салхи шуурга ихтэй байгаа. Галын аюулаас болгоомжлоё гэж 40 мянгад Daily Show-аас уриалж байна. Дараагийн сэдв за шинэхэн сайдууд ажиллаа аваад гарч өгсөн. За тэгээ Намтай 2 сайд юу гэж ярьсныг хамтаа үзье. Фундаментаа судахаагүй чи дээврээ барих гээд байна, хан туурга барих гээд байна. Фундамент чи юу вэ? Бодтой хөрөнгө оруулагч штэ. Тэгэл очсон газар болгон дими юм яриад нэг л нэг баахан дид ус хөрөнгө оруулалтууд хэрэгтэй байна гэдэг. Гэхдээ юунд хэрэгтэй энэ дэр чи хэн хэрэглэх юм? Хэдийн хэмжээтэй хэрэглэх юм? Гүүгөө хууль чинь биш үү? Хуулигддаг чинь хөшмөл юм биш үү? Юу өөрчлөх? Зүгээр танаагаас энэ хуулийн энэ заалтанд болохгүй байгаа даа гэд санд гаргасан зүйл байна. Юу байгаа юм? Яг бодтой энд хөрөнгө оруулалт хий, томоохон үйлдвэрлэл явуулах гэсэн нэг компанитай адаглаад санал бичиг байгуулав. Тэгээд очих газар болгонд л ерөөсөө ийм ч дэдүүц татмаар байна. Тэдэн тэрбум төгрөг улсын төсвийн хөрөнгө оруулалтаа шийдээс гэж. Өөрсдөө мөнгө олох хэрэгтэй байхгүй юу? Өөрсдөө дэдүүц хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоо хэдэн жил болж байгаа энэ алтан болгоч. 18 жилийн хугацаанд хэдэн төгрөгийн урсгал зардал гарав. Тооцоо байна уу? Ийм аятайхан за хууль эрхцэн орчин байна. Газрын нөгөө гэж байна. Татрын хөнгөлт үзүүлдэг гэж байна. Эрчим хүчний татагдсан байна. Ийм аятайхан бизнесийн платформ дээр нэг хөрөнгө оруулалтыг татаад ийм үйлдвэрлэл үйлчилгээнүүд явуулъя гэдэг энэ талаас л явах хэрэгтэй шүү дээ. За би энэ бичлэгийг үзээд үнэхээр гайхсан. Манай энэ төрийн бодлого яг ингэж хэрэгждэг юм болов, ингэж явдаг юм болов гэдэг. Одоо жижигхэн бизнес эрхэлдэг манай стартапууд ч гэсэн энэ бичлэгийг үзээд бүр гайхах. Тэ бүхэл бүтэн 18 жил чөлөөт худалдааны бүс болгоно гэж явж байгаа. Тэгсэн мөртлөө одоо хүртэл судалгаа нь байхгүй мөртлөө хөрөнгө оруулалт авч эхлээ байшингаа бэрий. Гарц орцоо нээгээд. Тэгээ Намтай 2 одоо сайд ялчгүй бизнесийн салбарт олон компани хөгжүүлж үзсэн. Гэхдээ яг юу зарах гээд байгаа юм бэ? Судалгаа нь хаана байгаа юм бэ? Оросын бүс нутагт чи юу авах юм бэ? Бид нар энд чинь эрэлтэн дээрээ суйрлуулж бизнесээ босгож хөрөнгө оруулалтаа татаж ажиллах хэрэгтэй. Энэ юм нь хаана байгаа юм бэ? Гэ асуугаад одоо хүртэл тийм юм байхгүй мөртлөө 18 жил явцсан гээ одоо. Юу гэсэн үг юм бэ те? Ямар амар дампуу юм бэ? Тэгэхээр чи яаж өгчих юм бэ? Тэг ингээд экспортлууд чигсэн энэ зүйлүүдийг ингээд хийх гэж байгаа бол гадаад зах зээлээ судлаад за эдгээрт ийм хэрэгтэй байгаа. Манай нөөц ийм байгаа юм байна. За манай нөөцөн дээрээ нэмэн үрдэг шингэрсэн ийм бодлого гаргыг эхний хэлжин судлаад за нэг жилдээ багтаа тэдээс тэдэн хувийн бүтээгдэхүүн зарах юм байна. Тэгээ ийм ашиг олох юм байна. Бид нар тэдэн жилийн дараа ашиг ингэж нөх юм байна. Ийм ашиг олохын тулд тэдэн хувийн бидэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. За тэгээ маркетинг сурталчилгаа ингээ хийх юм байна. Гадны зах зээл ийм хэрэгтэй байна гэж боддгоо мó бүхэл бүтэн уус үйжиж тэгэхээр бидэрт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Эхлээ байшингаа барьдаг. Тэгээ судалгаа наана гэж чи байшингаа барьчаа судалгаа хийсэн. Юу яриад байгаа юм бэ те? Би бүр энийг хараад шок. Ийм байдалтай байхаар чи яаж энэ усыг чим бизнес гадаад тодалтай нөхчих юм бэ? Үнэхээр дампуу санагдсан. Тэгээд 18 жил болсон шүү дээ манайхаа. Энэ засаглаж байгаа энэ нам удирдлагууд юу болд юм бэ? Өөрт нь нэг юм байшин барихт нь тендер зохихоос өөр юм байхгүй. Яг үндэ гарт баригдсан. Яг ийшээгээ юм нийлүүлж ийгсэн бодолтой байхгүй. За нэг байшин бариад авъя. За тендер байшингаас нь тэдээ ус илгэсэн юм. Ямар амар их оронж биш үзэлтэй. Яасан хадгаалцсан бүтлгүүн новчнууд бай тээ. Арай. 40 мянгат Daily Show үргэлжлэж байна. За тэгээ хотын соёл болондоо би энэ удаад нэг сэрэмжлүүлэг мэдээгээр уриалахыг хүслээ. За сүүлийн үед энэ орон сууцтай их баригснаас холбогдуулан хот суурингийн байшил хотчлт ихснээс хамаартай нэг асуудлыг дуртахгүй болохоор аргагүй боллоо. За манайхан орон сууцад амьдарч ирсэн бага насны хүүхдүүдээ гэрт нь үлдээдэг. За тэгээд өрн дулаан болохоор ингээд цонх үүдээ нээх зайлсгүй шаардлага гардаг. За энэ үеэр ингээд хүүхдүүд маань цонхоор унах эрсдэлд аав ээжигээ дагаад цонхоор харж байгаа. За эсвэл ингээд доошогоо юм харах гэж өнгөж байгаад унах эрсдэл жилээс жил нэмэгдэж байгаа юм байна. Тэгээд сүүлийн ихэд л 23 онд 10 настай 24 онд
5 настай хүүхдгээл жил болгоно нэгээс 2 багтаа эндж байгаа юм хүүхдүүд байгаа юм. Тэгэхээр манай эцэг эхчүүд бол энэ сөөхийнхэн энэ цонхоо байнгын цонхыг ингээд таглаж битүүлээрэ гэдэг юм уриалга гаргахтай нэг хаалтууд хийх хэрэгтэй байна. Тэгээ өдөрт хэдэн ч удаагийн юм дуудлага ирж манай аврагч нар очиж авардаг гин. Тэр манайхан ихрий бяцхан үрсээ хамгаалын ийм өдөр тутмын жижигхэн юм зүйлээс болж хүүхдүүдэд алтмааргүй байна. Монгол бас тэгээ энэ дээр бас ингээд нийгмийн байгууллага за одоо ямар шашаатай байгууллаганд уриалга гаргаж сурчилмаар энэ манайхан цонхуудэндээ бэхлэгээ хийж хамгаалт аваасаа гэж 40 мянгад дээлийн шогноос уриалж байна. Бид нар цөөхүүлээ. Ийм жижигхэн асуудал дээр хүүхдүүдэд юм алдмааргүй байгаа гэхээр эмдэглүүлмээр санагдаж байна. Одоо 40 мянгад дээлийн шоу байлаа. Эх 7 хоногт иргэд уулзцгаая.